хийн цастай оргиж мөрөн голын ундраагатай мөн чанарын За өнөөдрийн амар амгалан гайлтгая. Өнөөдөр авсан бар жилийн зуны дунд сарын шинийн 7 буюу цагаан бар өдөр юм аа. Өнөөдөр Ховд аймгийн Чандман сумын Жанжиоваг лусын тахилга хийх гэж байгаа юм өдөр байгаа юм. Энэ өдөр маань Жанжиовгийн хаажууд Ламдаг сан аавн шихын тэгээд бусын холбогдлолтой бусын сан шавдгийн дорм гээд бусын тухай номуудыг уншнаа. Бусыг аргадах тусдаа энэ Чандман сумынхаа хүмүүсийн сансан санааг болон амьдарж байгаа энэ орон нутагт маань бороо усман сайхан орж мал маань сайхан үржиж хүмүүс маань өвчин зовлонгийн амар амгалан байхын тухайд өнөөдрийн үйл ажиллагаа явуулах юм аа. За маргааш шинийн 8 байх юм байна. Маргааш болохоор энэ хажууд байгаа хайрхан майрхуудаа дахиад тэгээд ард түмэндээ ингээд бороо хур харуулах гэдэг юм уу. Бас энэ сайхан зун дэлгэрсэн сайхан зун болохын тухайд бид нар хотоос ирээд байж байгаа маа. Тэгээд хотоос арган салаа буюу ташаглан хийдэг маань бүхэл амнар маань өнөөдөр оролцоод ийм үйл ажиллагаа явуулж байна. Энэ үйл ажиллагааг маань Ховд аймгийн Чандман сумын нутгийн зөвлөл буюу бас зохион байгуулж байна. Дээрээс нь шогсны Бацург зааны маань зохион байгуулж 5 жил энэ нутаг орноо дахих үйл ажиллагаанд бид нар өргөжлүүлэн оролцож байна. Тэгээд үүний маань зохион байгуулад үйл ажиллагааг маань сайхан живдрүүлээд энэ сайн үйлд оролцох үйл ажиллагаанд нь тусалсан шогсны Бацург заандаа гэр бүлд нь бусад энэ зохион байгуулж байгаа нутгийн зөвлөлийн хүмүүстэй маш их баярлж байна. Тэгээд бүгдөө энэ үйл ажиллагаанд идэвхтэй сайхан оролцож буйн номоо сайн хураач сансан санаа номын ёсоор бүтэж дээш от тоолон доошо үндэс тоолон сайн сайхныг буйны хураах болтугай. Жил болгон манай Чандман сумаас 17 оноос хойш жаргалан тайрхаар дахид давхар Жанжиового дахиж эхний өдөр нь дахиж ингэж явдаг үйл ажиллагаа явагддаг байгаа. Энэ 2017 оноос хойш өнөө жилдээ 5 дахь жилийн дахиж байна. 17 оноос завсруу ингэж 5 жил дахиж байна. Өмнө нь 17 оноос 21 оны хүртэл Монгол улсын зан жогсмын Бацург ах トゥ төрөлдөг садан тэгээ ирж энэ Чандман сумтаны Чандман сумынхантай хамтран тагчсан бодвол энэ жил нутгийн зөвлөлийн дараа Ганбаатар Тайцуг дайдагийнхаа үр хүүхдүүд төрөл төрөстэй ах トゥ нартайгаа ирж энэ үйл ажиллагааг өргөжлүүлэн ингээд тагч явж байна. Энэ яг үргэлжлэн энэ Бацург зан 4 жил тагсан энэ нутгийн зөвлөлийн дараа Ганбаатар ах トゥ төрөл садтайгаа 3 жил ингээд дахиад явна. Тэгээд дараа дамжаад нутгаа гэсэн сэтгэлтэй хүмүүс үргэлжлүүлээд энийг явах тийм бид бүхэн явахаар байгаа. Үргэлжлүүлэн дахиад явна. За би Ховд аймгийн Чандман сумын дайдаа дэсвгийн 3 дугаар хүү яачлаа том банд Гамбалд гэж хүн байна. Яачлан Гамбалд гэсэн. Нутагтаа ирээд өнөөдөр ах トゥ нартайгаа уулзаад уул усаа дахиад нутгийнхаа ах トゥ нартай уулзаад сэтгэл тэнүүн сайхан байна. Бид нэр Жанжиового дахиад ирчээд энэ сайхан сэтгэл тэнүүн миний ах トゥ нар нийлээд бараг 100 гаруй хүн ирсэн байна. Аавын ах トゥ нар сэтгэл их өндөр байна. Тэгээд бүх ах トゥ нартай ажилд нь амжилт, амьдралд нь сайн сайхан бүхнийг хүсэн өрөөё.
За би Дасцэгийн Шагжийн хүү Очир гэдэг хүн байна. За миний өвөө дайдаа Дасцэг гэж одоо мөн сайхан одоо хүн байсан. Намайг одоо ингээ баг байхад өглөөд л одоо өвөө дээрээ яваад ордог. Тэгэхээр л одоо ингээ чимээгүй ингээл гараа явуулдаг. Тэгээд чимээгүй л атгаад авдаг. Тэгэхээр одоо өглөө болгон л одоо чихэр өгдөг. Тийм сайхан өвөө мөн байсан. Одоо ингээд өвөөгийн минь одоо удмынхан аавын минь одоо ах дүүс одоо үр хүүхдүүд үр садаараа бүгд ирээд одоо ингээд нутгийн овоогоо тахиж байгаа. Уул усаа баярлуулах гэж байгаад маш их баяртай байгаа. Тэгээд одоо бид бүгдээрээ одоо цаашид ураг төрөл одоо төрөл саднаа одоо сайн мэдцгээж бивэндээ төчөг тулгуур болж явахыг одоо ах トゥ хамаатан саднаасаа бүгднгээс нь хүсэж байна. Одоо ингээд та бүгдээ маш их баярлж явдаг. Би аавынхаа ах トゥ усыг маш их хүндэлж явдаг шүү гэдгээ хэлье. За өнөөдөр манай ахын хүүхдүүд хурц ирсэн ах トゥ төрөл төрөксөд бүх хүмүүс одоо энэ Жанжи овоо гэдэг сайхан овооны тахилганд хурц ирсэн байна. Энэнд одоо амбонуудаа маш их баярлж байна. Ямар нэгэн овоо тахилга гэдэг хүний хиймэр зүйлдэг нээж өгдөг, ажил амьдралыг сайжруулдаг, байгаль дэлхийн одоо хор ороо оруулж өгөөж өгдөг их сайхан одоо уламжлалтай тахилга гэж одоо боддгиймээ би. Тэгээд одоо Жанжи овооны энэ тахилга бол одоо болгогдсон, олонд хүндлэгдсэн ийм тахилга овоо гэж боддیں۔ Тэгээд энэ тахилга овоон дээр одоо өнөөдөр өөр хүүхдүүд ахны нараа богнуулаад цөмөрсө хурц ирээд одоо тахилга овоогоо тахих гээд байж байна. Энэ дээр аваад маш их баярлж байна. За өнөөдөр бид төрлөх нутаг Чандган сумынхаа уул хайрхныг мөн лус авдгаа баярлуулж овоо тахилгын их наадмыг миний өвгөцг Дайдаа Дасцэгийн үр хүүхдүүд бид бүхэн тахилгад оролцож байна. Их баяртай сайхан мэдээ болж байна. Бид Улаанбаатар хотоос Дархан Эрдэнэтээс одоо бидний дүүсүүд бүгд ирсэн байна. Одоо бид нар яг энэ Чандман хөхмөр сайрын зааг болох манай нутгийн өнгийн зүү урд цэг Жанжи овоогийнхаа тахилгыг хийх гэж байна. Энээс эхлээд бол одоо Чандманыхаа жарган тайрхныг гороолон дахих ийм ёслол болно. Тэгээд дараад нь бол сумын төвдөр их овоо тахилгааг хийгээд тэгээд мар оролдон бүх оролдоно. Тийм хөвөл ажиллагаатай байна. Одоо энд одоо манай аавын дүүнерээс одоо энэ амт сүрэн байгаа 3 өвөн байна. Одоо Жамба Төсөөд аяа. Тэгээд манай матагийн бэргээ ирсэн байна. Ажаалагчийн чимгээ очроо дүүтэйгээ ирсэн байна. Ажиллахын хүүхдүүд ирсэн байна. Жантахын хүүхдүүд, манай андгийн хүүхдүүд ер нь манайхан бүгд ирсэн байна. Миний аав яг энэ суманд одоо 15 жил намуурын дараагаар ажиллаж байсан. Би мөн энэ сумны моёчээр ажиллаж байсан. Одоо яг энэ нутагт бол би мартаа айлмаар явж
хүүхдүүд эргээд явдаг байсан. Саяхан санагдаж байна уу. Өнөөдөр бол одоо энд ирсэн олоорийнхаа ах дүүсээ цуглуулад маш их баяртай байна. Одоо манай аав 8 үлээ. 8 хүнтэй зүгээр хүүхдүүд аццэнэр гэсэн чи одоо замаараа галт одоо 2-3 зурсан байна. Зөвхөн одоо миний би ихээсээ бол 9 үлээ. Тэгэхэд л манайхд одоо 120 ацтай хүчтэй хүүхдүүд илээ 120 гэсэн байна. Одоо миний зэ очроо Улаанбаатараас мөн энэ тахилгын наадамд хүрэлцсэн байна. Ингээд ховд нутгийнхаа зон олонд одоо энэ их сайхан баярт үйл явдлыг тохиолдуулан аз жаргал эрүүлэнг сайн сайхан мөхнийг хүсэн эндчилж байна. За энэ хот хөдөөнөөс ирсэн хамаатан садангуудтайгаа нийлээд энэ овоо тахилга нутаг усаа тагчгаад бас их баяртай байна. Энэ их сэтгэл өндөр их гоё юм болж байна. Тэгээ би бас нэг зорж ирсэндээ энэ их баяртай байна. Ингээ сайхан нутаг усаа хараад хамаатан садантайгаа уулзаад гол ойрын хүмүүстэйгээ уулзсандаа их сэтгэл өндөр байна. Ийм сайхан юм зохион байгуулж байгаа энэ хүмүүстээ их баярлалаа л гэж хэлээ да. За өнөөдрийн амар амгалангийг альтгая. Өнөөдрийн бас сайхан тахилгын баяр маань үнэхээр сайхан баяр болж байна. Би болохоор Должин амбагийн одоо баг хүргэн юм байгаа. Тэгээд өнөөдрийн ах дүүсийн маань ураг төрлийн одоо энэ овооны тахилгын наадам, баяр наадам энэ овооны бол үнэхээр гайхалтай сайхан үйл ажиллагаа хийж байна. Энэ үгтээ одоо төрөл төлөвшөлт бүх хүмүүст эрүүлэн сайн сайхан бүхний хүсээрөөё. За дайдгийн удмынхан гэж манай ээжийн далын ах дүүнэр энэ жил жаргалан хайрхныгаа одоо тагиж ажиллаар ирсэн, дахиж ажиллаар ирсэн. Тэгээ өнөөгөө 6 цагт Чандман сумаас 60 км зайтай Жанжаава гэдэг дээрээс ч гэсэн одоо үйл ажиллагаа эхлэх гэж байж байна. Жанжааваа дахиж үйл ажиллагаа олцоод сум ороод юугаа хийдэг. Сум нэг цайлга цай хоол өгөх бах. Тэгээд гороо сумаа тарж гороогоо хийн. Одоо бүхэл баг аюунууд хавааг оч дахиж эргэж яадаг үйл ажиллагаа байдаг. Тэгээд арай дүүжээ орж ном уншаад арай 7 морхооднохоо тахилга үйлийг хийгээд маргааш өглөө нь одоо жаргалан цомхоо хойдхолоо аваа дахин тэгээд тэр оноос бууж ирээд галынхаа наадам, галынхаа тахилгыг хийгээд тэгээ өвдөө шоошин
бүх хурдан морныхоо эсрэг наадмыг хийгээд үйл ажиллагаа гэдэг өндөрлөх юм байгаамаа. Энэ жилийн тухайд манай ах トゥ өнөр анх удаага дахиж жаргалан дайхнаа тахилгыг анх удаага хийж байгаа. Энээс хойш 3 жил дараалан хийх баг. Тэгээ яг энэ ах トゥ гэрээ цуглаад богноод яасан маш сайхан байна. Ооло сангаад их юм аа гэсэн сайхан хүлээж авч байна. Одоо ерөөсөө дахиад үйл ажиллагаа эхлээл бороо орох байх гэж бодож байна. Тэр ёсоорч бороо ороосоо гэж бодож байна. За тэгэхэд ах トゥ нартай сайн сайхныг хүсье. Ирж чадаагүй ах トゥ нар маань бас энэ бичлэг юу үзээд ирсэн юм шиг сайхан санагдах хаа гэж бодож байна. 태오다
За дуны дэлгэр сайхан энэ өдрийн мэндийг дэвшүүлье. Тэгээд өнөөдөр ингээд хар усан нуурын хөвөн дээр жаргалан тайрхны өвөрт Тастэг дайдгийн үр хүүхдүүд ингээд жаргалан тайрхан бомб тайрхан чандам нутг холбоо гурван нуур хос хоёр халтайгаа дахисан энэ сайхан дахилах сайхан болж үргэлжиж байна. Тэгээ одоо ингээд жаргал хар усан нуурын хөвөн дээр овгорлсны овоон дээр одоо ингээд дахилгын үйл ажиллагаа явуулж байна. За энэ дахилгын үйл ажиллагаа маань одоо бас манай нутгийн хувьд уламжилж явуулж байгаа. Монгол улсын заан Батцэрэг ах дүүсийн хамт одоо 3 жил дахисан. Энэ маань энэ хэдийгээр бас уул усандаа илэгтэй монголчууд маань ингээд уул усандаа бас дахилга тайлга өргөх нь одоо бас нутаг усны зуншлага ард иргэдийн амьдрал энэ дахилгад оролцож байгаа хүмүүсийн амьдрал өөдлөхөд бас эерэг ийм нөлөөлтөө гэж одоо бас хүмүүс бэлгшээж явдаг. Тэгээд энэ сайхан дахилгыг энэ жил зохион байгуулж байгаа эдгээр ахан дүүст нутгийн зон олондоо эрүүл нэг сайн сайхан мөхний хөсий ажил үйлс нөөдрөг би өрөөё. цааяасан миний нутгийг марааёда сүргин бэлчээр чимигэллэсэ 스웨행 차강 게로다나가 수갱아르가 하자르서 민니에지 어르거요다 홀런텔릭 바흐톨사 헝어르 부스갱 도르마나카 헐리헐라 사나그돌상 민니 암마르갱 말아요다 온도르 탱게릭 멀어서 우릉 창칼 오드스와나가 우릉 조드나이드사 민니 노태갱 말아요다. 자, 바이러스 쇼. Sunbokun hormet, tadı sunbokun dalamet. 남북미 호흡은 호다가 치그래. 바트르진 요니또 jamnajin manichago dambagrnavado najavaram. Dhanyanarya dharma dharnyan maranlanjavad. Krishnamenave samjayadave samatoranjirya vadurnavadram. Kitayadvam vadvanajravando jagachinujimay. Krishnavadharmanadharmavayadinyamanahambam sundarmaj. Devan minadogteha nitranamangala Asnadanamnavejamam Dhisnarasingam Dhamachajamaros Nidavan Vartanamrishava Isndarmalanjanasingam Virnadanamda Yogada Mitmanvajanamravad Amrasanjarasendan Nirlajadanam Lavadharmandam
Nuvanan Derman Chitamra, the Yuva, Emeration of Arnyan and Jumapsan and Padram Karol Tavitsos and Dawgan Jadada. Hormenotын дараа морорны газар долоон бурхан одны дахилгатай маргааш гал тэртээ маргааш өглөөгөө гал тэрхэн эрэхтэй улсууд жоохон шар тусдаа тавны эдэтэй ирдгаараа За манай зочлон яран гарахгүйс хүлээж байгаарай. Таа хүнд энэ эдэн данаас хүртээ тав хүмүүний хэсэг хүртэж гарах учиртай шүү. За энэ тавгийн эдээ тав хүмүүний зассан нөхөө тавгийн эдээ бүгдээрээ тав хүнд очино. Тав хүмүүс төр суудлын дээрээ сууж байгаарай. За аршаан тав хүнд хүрнэ. Аршаа мамс. За мамснаас тав хүмүүс бүгдээрээ амсаад гарах учиртай. За тав хүнд одоо аршаа хүрнэ. Тийм учраас бүгдээрээ аршаанаас хүртээд хариулаад ажиллаад ингэж гарах учиртай шүү. За тавгийн эдэг зассан энэхүү тавгийн эдээ тав хүндээ бас хишиг болон хүртэцгэн тав хүн гэртээ хүлээж байгаа үлдсэн хүмүүстэй бас авчиж хүртээх учиртай ийм зүйл бий. За тав хүмүүс бас хөтөлбөр сонсож байгаараа маргааш өглөө 6 цаг гэхэд 4 аваа гол аваа болон бусад 4 аваан дээр зэрэг нам хурж эхэлнэ. Тийм учраас сүсэгтэн одон таавхан болоод бүгдээрээ тэр цаг мөчид аваан дээрээ гараад тэгэл уцаан өмсөд хатагын драм дээрээ сүүсээ таг өрөвдөд бидээ ингээд бүгдээрээ авсан байх учиртай гэдгийг бас тэмдэглэн хэлье. Ташцын үед айдгийн үр ачинраа боллоо ингээд жаргалан тайрхан болон нутаг ус уулаа ингээд их үйл ажиллагаа бол үргэлжлэн явж байна. Жинжээ овоо дахиад жаргалан талтаа бол тойрсон 4 овоогоо бол тагч ирсэн. Мосой бол соёлын төвд бол лүүжин номыг бол хурсан. Одоо бол бид нар бол Чанамын сумынхаа арт тадлын морины барин дээр гарч ирээд одоо Долоон бурхан одоо бол дахиад ингэж хурж ирсэн байна. Жаргал